Сайн байцгаана уу? Од мундар сувгаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Археологийн нууцад нэвтрүүлэг эхэллээ. Өнөөдрийн сэдв хар хурмаас олдсон тамхтай тоосго гэсэн сэдвээр ярилцсан. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар формалдгийг дагуулаагүй ENF стандартын авто худалдаа эрхэлдэг Iron Circle компани болон Од мундрын маань алтан гишүүд ивэнтдээ ажиллаж байна. Нэвтрүүлэг маань NTV болон Од мундар радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрч байна. Студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан хөтлөгч Уранчмаг хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий багшаа. За өдрийн мэнд төргий урна. За өнөөдөр хар орон хотын тухай тэгээ матлах судалгааны талаар бол маш олон судалгааны бүтээдүүдээс ишлээд хэд хэдэн дугаарууд бэлдсэн байна. Үүнээс гадна өнөөдөр хоёулаа зөвхөн тоосго гэдэг зүйлийг яриулна гэсэн үг. За тоосгыг юунд хэрэглэдэг вэ гэхээр мэдээж барилгын материалд тий хот суурин газарт бол барилгын материал хэрэглэх ёстой юм. За тэгэхээр энэний талаар би яг хамгийн анхны тий мэдээлэл гэдэг ч юм уу яг өнөөдрийн сэдвийн талаар бол 2006 онд одоогоос 20 жилийн өмнө гэсэн үг байхгүй юу? Хар орон судалгааны багт ажиллаж байхдаа яг тухайн үедээ хар орон судалгааны багийн эрдэм шинжилгээний ажилтан одоогийн археологийн хүрээлэнгийн дундад зууны секторын доктор Батбаяр гэдэг хүн байгаа. За энэ хүний одоо Батбаяр ахын би яг битээр ингээд алхаад явж явах замд надад нэг зүйлийг хэлжсэн байхгүй юу. Тэр нь юу гэхээр хар орон хотоор ингээд алхаад явж явах чинь ерөөсө дээврийн ваар эсвэл янз бүрийн те ингээд барилгын холбогдлолтой ингээд олдрууд те ингээд олддог байхгүй юу. За тэгжэл явж итл бол нэг тоосхыг барьж авангуудаа за энэ тоосхыг хүртэл археологч нар яриулна штэ. Энэ тоосхыг ярих юм бол маш олон те одоо ингээд мэдээллүүдийг ч бий болгож болно. Яагаад вэ гэхээр хар орон хотоос те тоосхнуудаас түүхийг ярьж болохоор маш олон гоё баримтууд байдаг гэж хэлсэн байгаа байхгүй. За энэс цагаас хойшоогоо би энийг бол яг нэг ихтэй сургуульд багшилж байхдаа 10 жил багшилж байхдаа хүүхдүүд зүгээр яриад явдаг байсан. За тэгэхэд энэ талаар бол яг Бат хоёргоо өөрийн гэсэн юм судалгааны бүтээлээ бичсэн байдаг. За доктор Бат хоёргоо бол хар ормоос олдсон тамхтай тоосгоны те ингээд тухай мөгүүл судалгааны бүтээл байдаг. За тэгээ яг энэ судалгааны бүтээлээс ишлэж ярьж байгаа юм. За тэгэхээр энд яг бүр эхнээс нь хэлэх юм бол мэдээж энэ судалгааны бүтээлүүд чинь дотроо нөгөө нэг эрдэм шинжилгээний те судалгааны өгүүлбүүд энэ янз бүрийн зүйлүүдийг харсан байгаа штэ. За бүр хамгийн анх хөдөөгийн перлэгүүн тодорхойлсноор бол Монголын төрийн тамга, хаан шашны тэргүүн, ихэс лам нарт тэдний дээд эздээс олгосон тамга, төрийн хаад шашны тэргүүдээс өөрийн доорх захиргаан дор шашны мэдлэлт нь ноён лам нарт шагнан олгосон. Ер нь бол бас бусад улс орнуудын хаад язгуурт нь те энэ бүх хүмүүс өөрийнхөө эрх мэдлийг хэрэгжүүлэхийн тулд юм тамга тэмдэгтэй байдаг. За эдгээр тамга тэмдгүүдийг бол те яг хаана ямар үед те хэрэгэлдэг вэ гэдгийг бол ингээд тодорхой дурдсан байдаг. За энэ цагаас хойшоогоо ер нь бол энэ тамга тэмдэг гэдэг зүйл бол яг Монголын феодализмын түүх судлалын нэгэн баттаа сонин сурулж болно гэж байгаа байхгүй. За гэтэл өнөөдөр манай судалгааны те нэвтрүүлгийн сэдэв болохоор тамгатай тоосго. За тэгэхээр тамгатай тоосго гэдэг маань бол өөрөө бас нэгэн түүхийг те дотроо агуулад ярьж байгаа маань. Тэгэхээр тоосго ярина гэсэн үг шүү дээ те. Тий, одоо надад бол тоосго бол маш сонирхолтой байна те. Одоо тэр 1200-аад оны үеийн хэм үү тоосго гэж яг юу хэлдэг вэ? Өнөөдрийн бидний ашигладаг тоосгогүй юу нэгдүгээрт. Хоёрдугаар тэр тоосгыг юугаар хийсэн бэ? Тэр материалаас одоо хэрхэн боловсруулж байгаагаас шалтгаалаад тухайн үеийн одоо үйлчлэлт янз бүрийн зүйлийг бас дүгнэх юм боломжтой. За тэгээ хэлбэр тамгатай гэдгийг би ерөөсөй ойлгохгүй байгаа те. За тэгээд за тэгэхээр яг асуултанд чинь шууд хариулаад явчих. Эхний ээлжинд бол тоосго гэдэг бол яг одоогийн тоосгыг хэлээд байгаа тийм нэршлийн хувьд бол мэдээж барилгын материалд ашиглана гэсэн үг. Яаж хийдэг вэ гэхлээр яг л нөгөө нэг шатаах зууханд хийгээд тэгэл хийх тоосго баггүй. Гэхдээ тэрэн дээрээ тамгатай. За дараагийнх нь нэг зүйл байгаа. Ер нь бол тамга гэхээр тамга яг Монголын одоо түүхчдийн дотроос ингээд тамгыг тусгайлан судалсан хүн гэх юм бол одоо хөдөөгийн перлэгоо саяны яг энэ тоосготой тамгыг судалж байгаа доктор Батбаяр үүнээс гадна бас яг тамгыг тусгайлан судалдаг ганцхан тэр одоо нэг тоосгон дээр ч биш одоо бусад зүйл дээр ч биш зоосон дээр байгаа тамга ер нь бол Монголын эзэнт гүрний үеийн тамгуудыг нэлээд сайн тодорхой болгосон судлаач болвол доктор Нема гэж хүн байгаа байхгүй. За Нема гэдэг хүн бол Монголын эзэнт гүрний үеийн Алтан ордны улс, Цагаадаан улс Өгөөдөн улс, Ил хаант улс. За ингээ Юан улсын тамгнуудыг нэгтлэж судлаад энэ докторийн судалгааны бүтээлийг хамгаалсан байдیں۔ За тэгээд энэ хүний одоо үзэж байгаагаар бол хаадын тамгын овгийн тамгыг хэрэглэх ёс журам нарийн байсан бөгөөд хаадын тамгыг хаан төрийн мөнгөн тэмдэгт, хаан язгууртны эд хэрэглэл, хааны ордны байгууламж, хаад язгууртны мотрын тамга, гарын үсэг, улсын алт мөнгөн сан зэрэг төрийн улсын чанартай зүйлд хэрэглэдэг байж гэж. За тэгээ үүнээс гадна яг энд бол тэр тамганы хэлбэр гэдэг юмуд байх хэвээр. Тамга гэдэг чинь ямар нэг юм дүрсийг үзүүлэх гэдэг нь шүү дээ. За тэгтэл энэ тамгнуудаас бол яг Немагаан үзүүлж байгаагаар бол наран тамгыг мөн онгон тамгач гэж үздэг бөгөөд сансар хорвоо гээгүүлдэг нарыг илэрхийлсэн дүрс юм. Харин ширээтэй наран тамга гэдэг нь монголчуудын эртний овг аймгийн нэгэн зүйл гэж
хэлж байгаа байхгүй. За тэгэхээр Ширэт одоо өнгөн тамга гэж байх нь шүү дээ. За энэ тамга бол бүр ингээд Хинтээ аймгийн Бачирээт сумын одоо нөгөө Бэндэр уулын юу байгаа байхгүй. Аршаан хаад гэдэг энэ дурсгалт газар байгаа. За эндээс бол хөдөөгийн перлего бол маш олон тамгуудыг судалж хэвлүүлсэн байдаг. А тэгээ он цагийн хувьд бол зарим өнгө тамгнуудыг бол хөрөл зэвсгийн үе гэж үзэх юм бол за энэ нь өөрөө өнгө тамга чинь өөрөө Чингис хааны тамга байхгүй. За тэгэхээр Чингис хаан болвол бүр хэдэн мянган жилийн өмнөх те хүннүгээс ч бүр мянган жилийн өмнөх гэх юм уу. За энэ цаг хугацааны үеийн тамга тэмдгийг те ингээ үе залгамжилж уламжилж хэрэгжилж ирсэн юм уу? Эсвэл яг өөрийн гэсэн те тамга болгосон энэ одоо сонин давхцал байгаа байхгүй юу? Яг гэвэл тэр одоо тамгууд нь ялангуяа тэр өнгө тамга бол хүннүг үедээс нь гарч ирээд байна, хөрөл зөсгөө үедээс гарч ирж байна. Чингис хааны өөрийнх нь үеийн те тамгач бас гарч ирээд байгаа. За тэгтэл за өнгө тамга буюу одоо нэг Чингис хааны тамга те Ширэт өнгөн тамга гэж байгаа шүү дээ те. За үүнээс гадна Чингис хааны зөчийн үеийн те сүүлтэй өнгөн тамгатай гэж байгаа. За ингээд энэ сүүлтэй өнгө тамга те энэ мэтлэнгээр яг ингээд Чингис хааны ухсааны те олон овг аймаг байгаа. А дээрээс нь Чингис хааны үр удмууд байгаа те. За энэ үр удм гэх юм одоо ингээд Чингис хааны хүү зүч цагаадаа өгөөдөө тулуй. За тэгээд тэдний одоо тулуйн ухсааныхан эсвэл өгөөдөө ухсааныхан гэдэг эдгээр бүгдээрээ ингэж явнаа. За ингэж явахдаа яасан бэ гэхээр энэ нь өөрөө цаашдаа өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй болж хувирж байгаа юм. За ингэ хувирч өөрчлөгдөн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ер нь 13-аас 14-р зуунд те Монголын эзэнт гүрнийг иргэшэн захирж байсан улс орондоо өөрийн гэсэн алдар нэр, он цаг, газар орныхоо нэр бүхий зоосон мөнгө гаргаад түүндээ өөрсдийн тамгыг заавал дүрсэлдэг байсан байгаа юм. За энэ болохоор зоох судлалаар бол Нямагон те бичсэн судалгааны бүтээлийн нэг хэсгийг л дурдж байгаа байхгүй юу. За одоо үндсэн сэдв рүү оръё. За үндсэн сэдв маань бол яг их Монгол улсын нийслэл хар ойрон бот. Монгол Германы хамтарсан экспедиц 2001 оноос 2005 оны хооронд энд маш олон судалгаануудыг хийсний үр дүнд хэдэн маллагаас тамхтай тоосголцсон. За тэгэхээр энэ тамхтай тоосох гэдэг зүйл маань бол зөвхөн ганцхан энэ цаг хугацаанд биш те бүр өмнөх үеийн тэр маллах судалгаануудаас ч гэсэн олж исэн байгаа юм. За тэгээ эдгээр тамхтай тоосох нь хамгийн анх бол тэр Киселевийн хамгийн том маллах хийсэн 1949 он байгаа штэ. Эндээс олдсон барилгын нуранг те энэ зүйлүүдээс ингээ олдож байгаа байхгүй. За тэгээ ер нь энэ орчимд байсан одоо нэг бус удаа маллах судалгаа явуулж байсан шинжилгээний ангийн судалгааны ном зохиолд тамхтай тоосохны тухай өгүүлсэн байдаг. Тэр бүхэл заримынх нь гар тэ бичмдүүдийг ингээ бичсэн байгаа байхгүй юу. За энэ мэтлэнгээр ингээд яриад үзэх юм бол энэ судалгааг ерөнхийд нь багслаад үзэх юм бол за 1949 он тий. За тэгээд 48-аас 49 он, тэгээд 79-аас 80 он, 84-өөс 85 оны эдгээр ингээ маллах судалгааны үр дүнгуудад бол нэлээ олон янзын тий тамга тэмдэгтэй эсвэл одоо юм гарын алганы хий ингээ дүрсэлцэн тий. Эсвэл одоо өөр одоо юм янз бүрийн шувууны дүрс гэдэг ч юм уу те ийм шувууны мөрч юм уу. За иймэрхүү дүрстэй тоосхнууд ингээ олдоод исэн байгаа юм. За эндээс бол 1979-өөс 1980 оны хээрийн шинжилгээний те хотын яг хэрмийн баруун хойд хэсэгтж байгаа байхгүй юу. Яг нэг барилгын ийм нэг орон байрны үлдэгдэл те. За яг ийм газар одоо маллах хийгээд үтсэн. Энд маллахаар бол яасан бэ гэхээр маш хэмжээний одоо нилээд тоосхон дээр шүү. Тоосхон дээр загалмаа тэмдэг, нохоо шувууны мөр те гих мэтийн зүйлсээс гадна хас, онг маягийн дардцтай ийм тоосгонууд болцсон байгаа юм. За энэ дотор монголчуудын те яг монголчуудын болвол онг буюу сэрээ тамга гэж нэрлээд байдаг. За энэ дээр бол би нэг зөвөр ингээд зургийн зураад ингээд оруулсан арай амар болгохын тулд те хүмүүс тод харагдуулахын тулд за харин тий өнгө тамга гэдэг нь багш энэ янз бүрээр харагдаад байна л да. Одоо нэг иштэй чихэр шиг тийм үү? Одоо яг солонгос хэлний нөгөө юу үсгэх шиг л байгаа юм л да. Тий. Яг энийг хэлж байна уу? Ширээтэй гэдэг доороо нэг юм зураастаг. Ширээгүй гэдэг нь болохоор дангараа юу? Яг тий яг зөв. За заримдаа болохоор холбогдсон энэ төр бас байгаа. Яг яг гоё тайлбарлчлаа шүү. Бүр ингээ энгийнээр агуу сайханд гоё тайлбарлчлаа. Яг тэр солонгос хэлний одоо үү үсэг шиг эсвэл уу үсэг шиг байгаа даа тий. Би бас солонгос хэл мэднэ. За тэгэхээр энэ бол нөгөө нэг холбоо онг тамга гэдэг нь болохоор нөгөө зураастаа болчихж байгаа голоороо. За дээрэс нь болохоор одоо энэ сэрээ тамга. За ийм тамга ингээд тий эдэр бол мэдээж юм сонирхолтой тамгууд байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр энэ тамга тэмдгийн зүйлийг бол яг тухайн үед амжилж тэмдэглэжсэн судлаач нар бол тэмдэглэж үлдээсэн болохоос чаас нь судлааг байгаа байхгүй юу. За ингээд судлаагүй гэтэл Харам хотын тоосхыг бол хамгийн анх судалсан хүн бол Японы эрдэмтэн Шираши гэсэн хүн байгаа байхгүй юу. За Шираши гэдэг хүн бол Харам хотын дэвсгэрээс олцсон нийт тоосхнуудыг ерөнхийд нь одоо хэлбэр хэмжээ те энэ зүйлээр нь гэж судалж үзэн гутаа 3 янзад ангилсан байгаа юм.
За 3 янзд ангилсан. За үүнээс гадна Монгол Германы одоо 2 орны судлаачтай хааны ордноос олдсон одоо хааны ордон гэж үзэдсэн шүү дээ. За эндээс олдсон барилгын туураас гарсан харилцан адилгүй хэмжээтэй шавар одоо тоосхны дээжийг он цагийг наривчлан тогтоосон байгаа байхгүй. За ингээд наривчлан тогтоосон эдгээр нь өөрөө ингээд нэг сонирхолтой үр дүнгууд гарч ирж байгаа юм. За доктор Батбаяр. За Батбаяр гэдэг одоо тийм энэ доктор хүн болвол энэ өгүүлдэ бол хэдэн төрлийн тоосхноос сонирхол татах тамхта 2 тоосхыг сонгож авч утсан байгаа. За жишээ нь юу гэхээр за одоо яг манай найруулагч харуулсан байна тийм. За яг энэ 2 тамга за энэ 2 тамга бол өөрөө яг юуг хилээд байгаа юм, юуг илэрхийлээд байгаа юм гэдгийг тийм цааш та судалж үзсэн байгаа. За судалгааны үр дүн нь их нарийн гарч ирнэ. За нэгдүгээр тоосго бол мэдээж нөгөө анги тэмдэгтэй тамга байгаа. За тэгээд би нэг гар зургийг оруулчихсан байгаа. Тэгээд манай найруулагч бас үзүүлэх баха. Гар зурган дээр ер нь иймэрхүү зүйлсүүд илүү тодорхой харагддаг байхгүй. За тэгээ хөх саарл өнгөтэй. За энэ тоосго нь бол тэг хугарч гэмтсэн. За яг одоо гарч байгаагаар бол энэ эхний тоосго гэсэн үг байхгүй. Тэгээ байх тул уртыг нь хэмжих боломжгүй байгаа даа. За энийг яг ингээд нөгөө нэг тэг өргөн нь болохоор 15.5 см өргөнийг хэмжиж болж байгаа. Уртыг нь хэмжих боломжгүй. Харин зузаан нь болохоор 6 см байгаа байхгүй. Тэгээ саарл шавраар хийж шатааж тэг бэхжүүлсэн. За ийм нүүрэн талын тоосго байгаа. За тэгээ голд нь бол мэдээж нөгөө холбоо анги тамгыг те товойлгонд өрсөлсөн. За тэгээ тэр товойлгонд өрсөлснээс гадна тэр нь бол одоо бас яг хэмжээний хувьд бол те за саяны нөгөө хэмжээг нь хэллээ шүү дээ. За хийсэн хийц гэх юм бол мэдээж энийг яаж хийх вэ? За үүнээс гадна энэ 2 дугаар тоосго байгаа те. За 2 дугаар тоосго нь бол мэдээж сэрэ тоосго. За энэ сэрэ тоосго нь болохоор хөх саарл өнгөтэй мөн хугарч гэмтсэн байх тул бас л уртыг нь хэмжих боломжгүй. Өргөн нь харин нөгөөдгөөс арай өргөн 16.5. За гэтэл одоо бидний ашигладаг тоосгоос бол одоо нэг иймэрхүү өргөн. Ер нь жоох өргөн байдаг шүү. Тэднээс бол иймэрхүү болоо явчихж байна одоо баг. Яг. За тэгэн гутаа яг иймэрхүү болонгуудаа зузаан нь штэ. Зузаан нь 5.5 см байгаа байхгүй. За тэгээд энэ нь бол мэдээж нэг өмнөхтэй адилхан хийц хэлбэртэй хийж байгаа тий. За энэ мэтлэнгээр хийгээд явж байгаа. За тэгээд энэ 2 тамган дээр л хамгийн том ач холбогдлыг өгöd байгаа байхгүй. За тэгэхээр саяны одоо энэ 2 тэмдэг байна тий. За тэгээд энэ тэмдгийг ингээд цааш нь судлаад үзэх юм бол нөгөө Хеперлог гон тий Монгол төмний гарлыг тамгаар хайхна гэдэг ингээд тусгай судалгааны бүтээл байдаг байхгүй. За энэ судалгааны бүтээлдээ бол эхний дүрс тамгыг бол хөндлөлтөө 2 анги буюу холбоо анги гэж байгаа. Та түрүүний хэлсэнчлэн тий нэрлсэн байдаг бөгөөд за дараагийнх нь болохоор мэдээж нөгөө нэг нийтээрээ бол энийг сэрэ тамга гэж нэрлэдэг юм а гэдгийг нь хэлээд байгаа. За тэгээ юуны өмнө монголчуудын тэр ангин сэрэ тий анги болон сэрэ тамга бол хэрхэн нэрлэгддэг эдгээр тамгыг үзэхэд Монгол гүрний төв нийслэл хар хоримд төвлөн сууж байсан тий Алтан ургийн их хаадын овгийн тамгатай одоо ингээд тамга бололтой гэж үзэж байгаа байхгүй. За энийг бол ингэж тайлбарлах бол бүрэн үндэслэлтэй байна гэж байгаа. За тэгэхээр энэ сэрэ тамга болон анги тамгыг бол Хеперлого бол тий бүр дээхэн үед бол энэ хаадын тамга байх магадaltaй юм байна гэж үзэдсэн. За эндээс ахаад нэг жишээ хараад үзье. За ангин тамга. За саяны яг энэ ангин тамга буюу одоо холбоо анги гэж яриад байгаа тий. За энгийн одоо нөгөө ширэт анги чинь болохоор Чингис хааны тамга болж байгаа шүү дээ. За саяны тэр холбоо анги гэдэг байгаа тамга бол яг хин хааны тамга вэ гэдэг нь их сонирхол татна. За энийг ингээд судлаад үзээд яваадсэн чинь энэ бол Гүйг хааны үед те 1246-аас 1248 оны хооронд те зутгсан зоосны нүүрэн талын бичээсний голд дунд байх тамгатай яг адилхан байгаа байхгүй. Зоосон дээрх тамга байсан биз дээ. Тэгээ энэ дэр нэг юм нэг бүдгэн зураг байгаа. За тэр яг зоосон дээр байгаа яг тэр холбоо анги гэдэг хэсгийг нь болохоор ингээд гаргаад үзсэн байгаа. За дараагийнх нь болохоор сэрэ тамга те. За сэрэ тамга бол мөнх хааны үед буюу 1251-ээс 1259 оны хооронд Монголын эзэнт гүрний нийслэл байсан нийслэг эзэнт гүрний одоо тий хаан байсан мөнх хаан. За мөнх хааны овгийн тамга байгаа байхгүй. За энэ тамга бол яг ямар учиртай юм бэ гэхлээр яг тэр нэг сэрэг ингэж харуулсан байгаа. За гэтэл энэ сэрэн дээр тэр тамган дээр болохоор бас нөгөө холбоо анги шиг сэрэг холбосон байгаа байхгүй юу? Тэ? Доош дэше харсан 2 одоо сэрэгтэй байх нь шүү дээ. За тэгээд энэ урд өмнөх жилүүдэд бол хар орон хотыг те малтан шинжилсэн судалгааны их хэрэглэгдэхүүнүүдээс ингээд үзэх юм бол тоосгон дээрх тамгатаа бол эдгээр тамгууд нь яг адилхан. За эд үлгийн зүйлс нь ч гэсэн яг адилхан гарч байгаа юм да те. За тэгэхээр одоо ингээд бүр ихнээс нь аваад үзье. За сая бол 2 тоосхыг ингээд англиад аваад үзчихлээ. Гэтэл 1948-аас 49 оны хооронд Киселевийн малтлан судалгааны үр дүнгээр бол хар орон хотоос нэлээд олон төрлийн зоос олсон гэж өмнөх дугаар дээр хэлсэн. Энэ дугаар олсон зооснууд дотроос 4 зоосонд дээр нь те ийм сэрэ тамга байсан байгаа байхгүй. За сэрэ тамга гэдэг чинь мөнх хааны тамга болж чинь те. За тэгээд энэ зоосыг бол ер нь бол яг хизээ хийсэн юм бэ гэдг нь бас сонирхол татчих.
За тэгвэл энэ бол 13-аас 14-р зуунд он цагийг нь ер нь судлаачид бол хамааруулж авч үзсэн байдаг. За тэгээ энэ маллахаар бол бас 3 өөр тамга ингээ илрэн олдсон байгаа. Бүгд эзэнтэй байх нь шүү дээ. Тэр нэг сонирхолтой. За тэгэхээр тоосох хүртэл эзэнтэй болж эхэлж байгаа сте Одоо ингээ яг локер ингээ ойлгоод үзэх юм бол за энэ нэг тамгатаа тоосох байсан чинь энэ яг Мөн хааны өрөө одоо жишээлбэл мөн хааны сэрэг тамгатай байх ч юм уу эсвэл одоо яг ямар хүчтэй юм бол. За яг гоё тэгтээ яг гоё болж штэ Үгүй болж ин гэдэг нь болохоор яг энэ бол яг аль хааны үед энэ барилга хот байгуулалт ер нь илүү төлхөө явсан бэ гэдэг ч юм уу ер нь яг аль хааны үед энэ тоосхыг зутгсан бэ, хэвлсэн бэ гэдэг нэгдүгээр зүйл гарч иж байгаа. Хоёрдугаарт магадгүй хожуу үед гэх юм бол судлаачдын үзэж байгаагаар бол зарим цаг хугацааны юан гүрний гэж гарч ирээд байгаа байхгүй юу. За тэгэхээр тэр нь ямар учиртай гэхэлэр тэр хэв гэдэг зүйлийг хожуу ашигласан байх магадлалтай болчихж байгаа байхгүй дахин ашигласан байх магадлалтай За тэгээ энэ тамга тэмдгүүдийг тэр тоосгон дээр яаж гаргаж ийнө гэхэлэр мэдээж энэ тэр хэвэн дээр цаашаа хонхрох байгаа шүү тийм үстэй. Тийм учраас нөгөө яг тоосгон дээр хэвэн наашаага ингэж төвгөр одоо ингэ хээтэй гарч байгаа тийм тавгар гарч байгаа. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажилтныг танилцуулаад өгүүлээ. Iron Circle гэдэг энэ формалдгийг дагуулаагүй ENF стандартын хавтан худалдааг эрхэлдэг компани манай нэвтрүүлгүүдийг дэмжиж ажиллаж байгаа. Тэгээ манайхан бол нөгөө хавтан маань аль нь хортой вэ, хоргүй вэ гэхээсээ илүү нөгөө өнгө үзэмжийг харж байгаа л нэг барьж үзэж байгаа л тэгээд авдаг. Гэтэл энэ хавтангууд чинь бас их учир байдаг юм байна. Хэрхэн тэр хавтангаа боловсруулж одоо нөгөө өртснүүдийн хооронд нь тэр олбогдуулж байгаа нааж байгаа тэр цав нь одоо жишээлбэл их үнэр танартай байд юм уу. Тэгээ ихэвчлэн л ер нь энэ формалдгийг дагуулсан ийм бүтээгдэхүүнийг ашигладаг юм байна. Тэгээд нөгөөх нь яг яадаг вэ гэхээр нэгдүгээрт үнэр танартай юм дунд байх ч айгүй хэцүү үнэр танартай. За хоёрдугаар гэх юм бол одоо нөгөө нэг янз бүрийн өвчнүүдийг ингэж үүсгэж идэг. Мэдээж юм таагүй үнэртэйгээ хүн ер нь л ямар ойлог байх вэ те. За түүн дээрээс нэмэх нь одоо астмтай хүний шинж тэмдгийг нэмэгдүүлдэг. Ялангуяа энэ хүүхдүүдэд за хамгийн хортой нь болохоор энэ хамар хоолой өвчлөл үүсгэн за мөн хавдрын одоо эрсдлийг ч гэсэн ингэж нэмэгдүүлж идэг юм хортой бодис байдаг. Формалдгид гэдэг бол яг маш олон л ингэж нөгөө түүхэнд яригдж байдаг. Одоо ч гэсэн бас нөгөө шинж тухайд ашигладаг. Хэрвээ хүн нөгөө нэг ингэж хүчтэйхэн үнэртэх юм бол олооход л ер нь шууд хордлогонд ордог юм өгдөг. Тийм хортой бодис л да ер нь бол. За тэгэхээр манайхаа одоо яг ямар хавтан авах вэ? Гэхээр ер нь бол яг энийг бол шууд ингээд хэмжиждэг юм төхөөрөмж байдаг л да. Одоо айллуудад байдаг нөгөө агаар цэвэршүүлэгч болон цаг маган дээр ч юм уу эсвэл байшин дотор нугасаа байж идэг юм билээ. Яг химийн томьёон ингээ байж идэг. Тэгээ тэрийг дарангууд хэрвээ улаан зааж авах юм бол наа чи хүн амьдрч болохгүй гэсэн. Тэгэхээр тэрэндээ анхаарад одоо юм хамаа солих тийм юм байна. Тэгэхээр одоо юм хамаа солих нь гэдэг чинь бас тэгэл өвөнтэй цайтай. Тийм учраас анханасаа бид нар яг юм стандартын шаардлага хангасан эрүүл хавтан авчих нь л мэдээж одоо туйлын зөв байж таарна. Тэгэхээр дэлхийд дахнаа бол энэ хамгийн зөв эрүүл хавтан бол ENF стандартын хамгийн сүүлийн үеийн гэсэн үг. Ийм хавтанг бол та бүхэндээ санал болгож байгаа юм. Тэгээ хүний биед ямар ч хоргоо дээрээс нь бат бөх майт гадаргуутай усан сууртай усанд одоо бас төсвөртэй чиглэл төсвөртэй элдв өнөргүй байдгаараа мэдээж даваа тал болно. Та бүхэн маань энэ урангаа худалдааны төвийн форморгийн шоурум дээр очоод гоё танилцаад үзээд хараарай. Холбогдсон утасны дугаар нь 99 2087 9988 9921 гэсэн байна. Тэгээд эрүүл аюулгүй орчинд амьдарцгаая. Баярлалаа. За баярлалаа. За тэгээд яг 1949 онд хар армиг нөгөө киселээ малтжуудсан. За энэ маллахаас болвол яасан бэ гэхээр бас ингээд маш олон хэмжээний ясан дээр сийлсэн эсвэл одоо өөр ингээд ясан тамга ингэж байсан байгаа байхгүй. За тэр ясан тамганаас нь ингээд зургийг ингээд сайн харах юм бол тэр зурган дээр нь яг нөгөө холбоо онг тамга энийг бас ингээд тэмдэглэсэн байгаа харагдаж байгаа. За энэ бичлэнгээр ер нь бол хар орон хотын маллахаас бас шагаан дээр өхөр одоо хонь энэ хоёрын шагаан дээр ингээд бичсэн тамга тэмдэг болсон байдаг байхгүй. За тэр тамган дээр бол одоо өмнө нэг шагаан дээр байсан тамга гэдэг нь болохоор хүмүүгийн одоо гол мод нь хүмүүгийн язгууртны булшны 1-р булшны 30 дугаар дагуул булшнаас гарч ирсэн тамган дээр одоо шагаан дээр байгаа тамга гэж нэрлэжсэн шүү дээ. Тэгвэл одоо яг 13 дугаар зууны үед ч гэсэн шагаан дээр бас ингэж тамга тэмдэг дүрсэлж үлдээсэн байгаа байхгүй. За энэ хоёр бол ер нь хүмүүч 13 дугаар зууны үеийн монголчууд учир зүйн хувьд маш их холбоотой гэдгийг бас давхар харж болж байгаа хэвээр археологийн баримтаар. За үүнээс гадна энэ тамга тэмдгүүдийн нь бол тамга тэмдэг дээр тэр дээдлэлт нь байгааг нь харах юм бол энэ бол сэрэ тамга байгаа байхгүй. Холбоос сэрэ тамга За тэгэхээр энэ тамгуудыг ер нь бол мэдээж судлаад үзэх юм бол яг мөнх хааны үеийн тамга гэдэг ч юм уу ийм тамгууд болоод явлаа.
За тэгээ одоогоор бол бидэнд мэдгэж байгаагаар те сурвалж бичгээс бол Алтан ургийн хааны иргэшээлд орсон те ноёдын овгны тамгын талаар бол бас ингэж дурдсан байдаг байхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Чингис хаан болон тэдний үр хүүхдүүд нь ингээ тамга тэмдэгтэй байлаа. Гэтэл Монголын бусад бүх овг аймагуд ер нь овг аймаг те энэ ямар утгатай юм бэ гэхээр нэг урайл оозонтой, нэг сүлд тэмдэгтэй, нэг хил соёл те яс заншилтай. Дээрэс нь одоо чинь Хонгороод аймаг гэдэг ч юм уу, Хэрээд аймаг гэдэг ч юм те энэ болгоно өөрийн гэсэн овгийн тусдад хамгатай байгаа байхгүй. За тэгтэл одоо Чингис хааны одоо ингээ ургууд бас ингээд өөрийн гэсэн тамга тэмдэгтэй болоод явж байна те. За энтэй адилхан яадаг вэ гэхлээр хэдийгээр яг ингээ бүрэн одоо археолог түүхийн сурвалж болохгүй ч гэсэн бас нэг юм нэг домог байгаа байхгүй. Домог одоо ингээд Чингис хааны цадиг гэдэг юм юу байгаа юм. 17 дугаар зууны үеийн зохиогчийн татар сурвалж байгаа байхгүй. За энэ татар сурвалж дээр бол юу гэсэн бэ гэхээр энэ ислам шашны домог зүгээр бол те домог зүгээр илт гуйлсан гэж байгаа юм л да. Гуйлсан түүхэн үйл явдал он дараалал те хүн болгоно хүн овгийн нэрсийг ингэж зөрүүтэд тэмдэглэсэн. За тэгээ зөрүүтэд тэмдэглэсэн боловч энэ ноёд тэр хүмүүсийг юу гэж одоо тэмдэглэсэн бэ гэхээр тамга тэмдгээр нь гэж ялгсан байгаа байхгүй. За тэгээ энэ тамга тэмдэг дээр нь бол юу гэсэн бэ гэхээр Чингис хааны овгийн тамга түүнд дагаар орсон ноёд тус бүрт хаан өөрөө тамга, шувуу, мод, урай зэрэг овгийн бүлэг тэмдгүүдийг өгсөн тухай тэмдэглэсэн сонирхолтой одоо ингээд мэдээ байдаг гэж. За тэгээ энэ зурган дээр нь бол яг саяны тэр одоо тий тамга тэмдгүүдийг маш олон янзаар ингэж дүрсэлсэнийг харуулж байгаа байхгүй. За тэгээ Эрдэмтэн хөдөөгийн бэрлэг бол өөрийн бүтээлдээ бол тий Соколов гэдэг хүний одоо ингээ 1904 онд бичсэн за бас нэг юм судалгааны бүтээл байгаа. За энэ судалгааны бүтээлээс бол бас нэг юм сонирхолтой иш татсан нь болохоор яг одоо манай найруулагч зургийг өгч гисэн байна. Энэ бол ингээд нэг олон овгийн тамга тий тэмдгүүдийг ингэж шуунталгаатай гэж байгаа байхгүй. Тамгууд ингэж дурдсан байдаг гэж байгаа. За түүнээс гадна энэ одоо нэг шууны тухай домог шүү дээ. За үүнээс гадна Эрдэмтэн Төрбат. Археологч доктор Төрбат тий. За энэ хүний одоо эртний Монгол овгийн бэлгэлүүд гэдэг өгүүлдэ болохоор за энэ Казакийн ардын уран зохиолч гэж байгаа байхгүй. Түүхч энэ Шакирем гэж Худай Бердэ уул гэж байгаа байхгүй. За энэ хүний 1911 онд казак хэлээр хэвлүүлсэн за ийм нэг судалгааны бүтээл байгаа юм байна л да. За энэ судалгааны бүтээл дээр бол хаадын угсаа залгамжлын угийн бичиг гэдэг бүтээлээс дээрхтэй төстэй мэдээг бас ишилсэн байт юм байна. За тэнд юу гэсэн бэ гэхээр Чингис хаан их хаанаар өргөмжлөгдсөний дараа овг аймагуудын удирдагч нарт урай, хашгираа, шувуу, мод, тамга гэсэн яллах тэмдгүүдийг сойрхсон гинэ гэж. За ингээд нөгөө их жуус, дунд жуус гэл те Казакийн овг аймагуд гэдэг штэ. За энэ овг аймагуудад донд бол ингээд те өөрийн гэсэн одоо юм овг тамгын тэмдгүүдийг өгсөн байгаа байхгүй. За эндээс би нэг жишээ татаад хэлээд үгүй. За энэ дээр бол юу яаж байгаа байхгүй. Их жуус зай ахлагч гэж байгаа юм. Уйсун овгийн майки гэдэг те мейки. За энэ ноёнд Чингис хаан хэлсэн байна л да. За чиний өрөө хашгираан болвол салават, шууч нь бүргэд, мод ч нь харга, тамга ч нь сургуу болно гэдэг. За ингээд ч бүргэд энэ төр шүд анаарч байгаа юм уу? Тий. Одоо танаа овгийн ч одоо нэг тий ингээд шүтэж явах хамтан гэд ингээд явчихж байгаа байхгүй. За нэг иймэрхүү маягийн мэдээнүүд байдаг. За тэгэхээр энэ нь бол яасан бэ гэхэлэр ер нь бол нөгөө нэг угсаа төрлийн холбоотой байх гэдэг ч юм уу тий ийм зүйлийг бас ингээд давхар илэрхийлээд байгаа болтой байдаг тий. За үүнээс гадна юу яаж байгаа юм? Чингис хаан одоо Монголын олон овг аймгийг өөрийн захиргаанд ор нэгтгэхдээ эдгээр олон овг аймгийг овг аймгийг хооронд нь холдуулахгүй тулд тийм бааз холдуулахгүй тулд тусд нь тамга оноож өгсөн гэсэн ийм нэг Кремийн тал нутгийн татарчуудын дунд байдаг юм яриа байдаг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас байж болох магадлал өндөртэй. Бас л нэг судалгааны одоо зүгээр хөдөөний тийм малчин ард хоорондоо бас ялгархын тулд одоо тамга өөрөө тамгич нь Монгол адууны тамга хэрэгжилж байна бас ийм тавьдаг. Яг зөв. За тэгээд археологч аюудан очрууга Боржгон овгийн үүсэл түүний онгон хийгээ тамганы талаар шинжилж үзээд за Боржгон овгийн тамга нь бол юм хас тэмдэг хас байсан гэдгийг бас санал дэвшүүлсэн байдаг аахгүй. За ингээд энэ бүхнээс үзэх юм бол ер нь бол энэ Монгол, Түрэг Монгол холимог ястан угсаатны дунд өөрсдийн овгийн бэлэг тэмдгүүдийг Чингис хаан сойрхсон гэдэг ам мэдээ уламжилсан байдаг байгаа аахгүй. Тэгэхээр үндсэндээ ийм одоо нэг ижил томог яриа эсвэл судалгааны бүтээлүүд байхыг бол өгөөсөх арга бол алга тийм байгаа зү. За Чингис хааны овгийн тамгатай байсныг шууд зааж байгаа сонин баримт төдийгүй ер нь бол энэ нь бол цаанаа яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр Чингис хаан өгөөдөө, гуйг,
мөнх зэрэг те одоо мөнх одоо тэгээд дараа нь ариг бүх гэл ингээл явж те энийг орыг цаалгасан их хаад овгийн тамгыг уламжилсан хэмээх үзэх нь одоо зүйтэй гэж байгаа байхгүй. За энэ ингээл зүү юм байна гэдгийг л харуулж байгаа гэсэн. За тэгэхээр саяны хоёр энэ одоо тамгыг ингээ сайн ингээ судлаад ингээ үзэх юм бол те яг айл үед холбоотой байсан бэ гэдэг нь бол нэгдүгээр түүхээр бол энэ бол Гүйг хааны үеийнхэн байна, Мөнх хааны үеийнхэн байна гэдэг. Тэгэхээр цаг хугацааны хувьд энэ хэдэн цаг те хэдэн үед байсан бэ гэх юм бол 1246-аас 1259 оны хооронд байж тараад байгааз. За гэтэл энд бол яасан бэ гэхээр он цагийн харьцуулсан судалгаанууд хийж үзсэн байгаа. За эдгээр тоосгуудууд дээр бүгдэн дээр нь те. За ингээд харьцуулсан судалгаа хийгээд үзсэн чинь энд бол за энд нэг дөрвөн баримт байна л да. Дөрвөн баримт. За тэгээ энэ дөрвөн баримтаас бол яг 1243 онд тэр ингээ он цаг харьцуулсан судалгааны радикарбоны шинжилгээ гэл те ингээл нэг он цагийн гарч ирж штэ шинжилгээ ухааны аргаар. За тэгтэл 1243 дээр нэмэх хасах 55, 1292 дээр нэмэх хасах 58, 1366 дээр нэмэх хасах 39 гээд ингээ те 1382 дээр нэмэх хасах 45. За ингээд цагууд гарч иж байгаа байхгүй. За тэгээ эдгээр цагууд ингээд бодоод үзэх юм бол нийтдээ дунд нь бол энэ 13-аас 14 дугаар зуун гэж гарч ирж байгаа юм байна. А гэхдээ Юан гүрний үед гарч ирж байгаа энэ зүйлүүд нь бол энэ цаг хугацаа шүү дээ, тэ. Эдгээр бол ерөнхийдөө бол хожуу бас тэ тэр тамгын хэвийг дахин хэрэгэлсэн байх магадлалтай гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй. За тэгэхээр саяны тэр тоосготон дээр гарч ирж байгаа эдгээр тамга тэмдэгнүүд те эдгээр зүйлсүүд бол мэдээж хар ойрон хотоос олдсон байдаг. За тэгээ хар ойрон хотын тэр өмнөх судалгаанууд дээр ярьж байгаа чинь шатаах зуух гэж ярьсан те. Тэр шатаах зуухны 4-р одоо зуухнаас нь болохоор яг юм тамга тэмдэгтэй тоосгонууд олдсон байдаг байхгүй юу. За үүнээс гадна яг ингээ орхны хүндий одоо ингээ хар ойрныхан бол нэлээд сайн мэдж байгаа бах те. Тэр орхны хүндий яг тэр орхон голынхоо тэр хэсэгт нь болохоор Монгол Германы хамтарсан экспедиц тэнд бас нэлийн хэдэн шатаах зуухнууд олсон байдаг түүхийд боловсруулах те. За эндээс ч гэсэн одоо ингээд зуух те зуухан дотор нь одоо ингээд тоосох тамгата тоосго тэмдэгнүүд ингээд олдсон байх ийм магадлалууд бас те ингээд зөндөө байгаад байдаг. За одоо хоёлаа бүр ингээд бодоод үзье. За эхлээд нөгөө тамга тэмдэг маань Гүйгийнх болчлоо. Нэгдүгээр нөгөөх нь Мөнх хааных болчлоо те. За Гүйг гэж юм бэ гэхэлэр Гүйг бол мэдээж Чингис хааны ач хүү, өгөөдөө хааны Ахмад те. Ахмад хүү Туркина хатнаас мэндэлсэн 1206 онд мэндэлсэн. За энэ тухай бол Юан улсын сударт бол бүр илүү тодорхой дурдсан байдаг. За Мөнх хаан хэм бэ? За Мөнх хаан бол Чингис хааны баг хүү Тулуйн Ахмад хүү Мөнх 1208 онд Сорхогтан Бэхи хатнаас төрсөн. За энэ хоёр хоёулаа бол Монголын эзэнт гүрний нэг нь 3 дугаар их хаан, нөгөөх нь 4 дугаар их хаан. Яг хар ойрон хотын эд одоо цэцгэлэлт хөгжилтийн үед бол Мөнх хааны үед бол тэр сүм хийдийг барьж дуусгасан хар ойрон хот бол үнэхээр баян тансаг хот байсан гэж ярьдаг. За энэ бүх зүйлүүдтэй ингээ бодоод үзэх юм бол эдгээр тамга тэмдэг маань бол яг ямар учиртай юм бэ гэхлээр тухайн тамга тэмдэг яг аль хааны үед тухайн барилга байгууламжууд нэлээд сайн явагдж байсан бэ гэдгийг харж болохоор үүнээс гадна ер нь бол энэ судалгааны үр дүнгээс үзэх юм бол яг энэ тоосго өөрөө яриад эхэлж байгаа хэвээр тийм байгаа зү хамгийн анх нэг ярьсан шүү дээ тоосго ярина гэсэн. Тийм учраас хар ойрон судалгааны багийн одоо тэ доктор Батбаяр за энэ Батбаяр гэдэг хүний одоо энэ тоосгон дээр тэмдэглэгдсэн хоёр тамганы тухай энэхүү өгүүллээс ишлээд ярихад бол энэ бол яалчгүй 13 дугаар зууны үеийн тэ Гүйг хаан, Мөнх хааны үеийн тоосгон дээрх тамга те тамгыг өгүүлсэн байна гэдгийг харж болж байгаа. За тэгэхээр энэ бүхнийг бүр ингээд нэгтгээд яриад өгөх юм бол те. За нэгтгээд яриад өгөх юм бол энд бол саяхан Чингис хааны музейг байгуулагдсан Монгол те. За тэрэн дээр бол мэдээж одоо алсаас харангуут чинь ингээд хаадын тамгууд байдаг. За зарим нэг хүмүүс нь яриад байдаг ш. За энэ хааны тамгыныхын хэмжээг ингээд нэг жоохон өөр зайтай тавьсан юм биш үү мөшөө. Жаахан зайтай байна инэ тэрэгэл. За гэтэл яг энэ дээр бол яадаг вэ гэхэлэр Чингис хааны зис те одоо зоос гэж байгаа байхгүй. Одоо Чингис хааны мөнгөлсөн зис зоос гэл. За энэ дээр бол яасан бэ гэхэлэр яг Чингис хааны тамгыг нь гээд сийлэд үлдээчихсэн байдаг. За энэ бол Самарканд 1227 он гэж байгаа. За үүнээс гадна Чингис хаан ер нь өөрийн гэсэн те зоосон мөнгөн тэмдэгтийг гаргаж ирсэн тохиолдлууд байгаа байхгүй. 1221 онд Хоризм усын аян дайнд явж байхдаа Чингис хаан өөрийн зоосон мөнгөө гаргасан байдаг. За тэгээд дээрэс нь бол өгөөдөө хааны одоо ингээ мөнгөн зоос гэдэг те. За ингээ өгөөдөө хааны мөнгөн зоосч гэсэн бас ингээ худалдаа харилцаанд гарч ирсэн. За энэ худалдаа харилцаанд гарч байгаа эдгээр зооснуудаас те одоо ингээ Нямагон судалгаа ер нь зоос судалгаа хийдэг хүмүүсийн эдгээр судалгаан дээр үндэслэж тэр Чингис хааны тэр
музейн те нүүрэн талд нь бол эдгээр одоо ингээд зүйлсийг байршуулсан байхгүй юу. За эдгээр байршуулахдаа болвол яг нэг археологийн дурсгалууд дээр те хамт байршуулсан. За тэгээ Гүйг хааны үеийн мөнгөн зоос, Мөнх хааны үеийн мөнгөн зоос те Ари бүх хааны тамхтаа мөнгөн зоос гэдэг. За эдгээрүүд нь яг юу хэлээд байна вэ гэхээр одоо хэдүүлээ Чингис хаан болон түүний залгамжлагч нар за одоо ингээд Монголын эзэнт гүрний үеийн эхний 5 одоо хаан за ариг бүхийг оруулаад тооцоод хэлж байгаа шүү. За ингээд эдгээр хаадын одоо ингээд өөрсдийн гэсэн тамгуудыг нь харах юм бол Чингис хаан музейн гадна талаас нь ч гэсэн тийм ингээд явж байхдаа анзаараад харч бас болж байгаа байхгүй. За тэгэхээр тамга тэмдгийг яг ямар учраас тийм ингээ хаад ноёдууд ингээ өөрсөндөө ингэж зориулж хийгээд идэм бэ гэдэг. За тэгэхээр энэ бол мэдээж нөө хааны сүр хүч, эрх мэдэл те. За энэ бүх зүйлийг бас илэрхийлнэ. За үүнээс гадна бол хаан төрт бол мэдээж нөө зоос худалдаа арилжаа энэ бол яг амар хааны үед хийлгсэн зоос вэ гэдэг он цагийг тогтоох те. Ийм бүрэн боломжтой байгаа. За энэ мэтлэнгээр Харарын хотоос олдсон саяны 2 тоосго болвол те яг л нөгөө судалгааны үр дүнгууд нь явсаар байгаад энэ бол бүр 2005-6 оны судалгаа шүү дээ те. За тэгээд энэ судалгааны үр дүн цаашаа явсаар байгаад Монголын одоо хаадуудын те тамга тэмдэг энд бас нэлээд бас баримт болж өгөх археологийн дурсгал те түүхэн сурвалж дээр тэмдэглэгдсэн үйл явдлыг археологийн дурсгалаар давхар гэж баталж харуулж байгаа үйл явдал байхгүй. За өвхнөөс гадна буцаагаад түүхэн сурвалжийг бас нэг жаахан ингээд нөгөө эсэргээр нэнийг бас ингээд ашиглаж болохоор байхгүй. Юу гэхлээр за хоёулаа Харарын хотын тухай ингээд археологийн дугааруудыг бэлдлээ. За энэ дугаарууд дундаа бол нөгөө Гүйг хааны үед бол Харарын хотын тэг хөгжил цэцгэлэлт ингээд нэг зогсон байдалтай байсан гэж яддаг тий. Гэтэл Гүйг хааны тамхтаа тоосго олдоод эхэлж байна гэдэг чинь Гүйг хаанч гэсэн Харарын хотын үеийн тэр цэцгэлэлт хөгжилт тий. Энэ үеэлд бас нэг гэж анхаарч үзэжсэний гэр чинь одоо энэ тамга тэмдэгч нь байгаа байхгүй тийм уус тий. Харин одоо Харарын хот дээр энэ хоёр тэмдэгтэй бишээ тамгатай тоосох нь хуйлаа байгаа шүү дээ тий. Та юурны нэг яг юу гэж бодож байна? Одоо тэр одоо бодвол нэг барилга нь дан одоо сэрэг тамхтай байхад нэг нь ойнгүй байдаг юм болов уу? Эсвэл нэг барилгад одоо хольж барьсан байдгүй л ах гэж зүгээр тааж юм л та. Тэгэхээр энэ нь одоо яг тэр хааны эзэмшлийн гэж ойлгохдох уу? Тамгаараа яг юуг тамгаалдаг юм болоо тий? За тамгаараа бол яг тухайн барилгыг барьж исэн үед одоо нөгөө нэг хин хааны үед л барьж байгаа тий энэ үйл явдлыг илэрхийлж байгаа. А дээрэс нь зөвхөн одоо жишээ нь Мөнх хааны тамга байлаа гэдэг энэ бол Мөнх хааны лордон байх ёстой гэж бас үзэж болохгүй байх л та. Харин тий энэ бол бас яг асуулт чинь өөр аягүй тодорхой гоё асуулт байгаа мөртлөө хариулахад маш хэцүү. А дээрэс нь хариулъя гэхээр эн чинь нөгөө яг бүтэн хариулт байхгүйгээр тий ийм асуулт болчиход байгаа байхгүй. Тэгээд хамгийн сонирхолтой зэ урнаа бүр хамгийн сонирхолтой сая тэр Чингис хааны музей дээр байгаа тэр 5 хааны тий тамга тэмдэг ингээл Чингис өгөөдөө Гүйг Мөнх Ариг бүх тий за эдгээр хаадуудын тамга тэмдгүүдийн тухай ингээд дурдлаа ярьлаа. За гэтэл энд бүр хамгийн сонирхолтой зэ. За саяны тэр тоосго ярьсаар байгаад хааны тамга болж хувирлаа тийм биз. За тэгээд тоосго хааны тамга за эдгээр ингээд яг баталгаатай боллоо гэд. За тэгтэл саяны энэ тамга тэмдгүүдийг ингээд яг сайн хараад ах юм бол Арангай аймгийн Өндөр улаан сумын нутаг Балгасан тал те гол модны хүннүүгийн язгууртны 1-р булш түүний дагуул одоо 30 дугаар булш гэж байгаа те. За энэ дагуул 30 дугаар булшгийн дагуул 3 дугаар булш шүү. 3 дугаар булшнаас илэрч олдсон бас шагаа байгаа. Харин тийм. За тэр шагаан дээр байгаа тэмдэг болвол те. За энэ тэмдэгэн дээр бол миний шууд хэлэхээр гэсэн үг шүү. За ингээд шууд хэлэхээр бол өгөөдөө хааны үеийн тэгрээ тамга байгаа. За тэр Мөнх хааны үеийн сэрээ тамга байгаа. За Чингис хааны яг тэр голынх нь тэр хэмжээг нэг аваад үзэх юм бол Чингис хааны үеийн тэр онг тамга бол ямар ч марах аргагүй харагдчих тийм. Ийш тийш ингэ харагдаж байгаа сте тийм. За энэ яг юу хэлээд байгаа юм бэ? За тэгэхээр өнөөдрийн дугаар бол зөв тоосго түүх өгүүлж байгаа юм шиг боловч тэр тоосгон дээр байгаа тэр тамга тэмдэг тий. За энийг ингээд судалсан одоо доктор археологч одоо Батбаяр. За тэгээд дээрэс нь одоо энэ олон эрдэмтдийн судалгааны үр дүнгээр бүтсэн энэ хаадын тамга тэмдэг. За тэгтэл яг доктор Эрдэнэбаатар ахлагчтай тий манай судалгааны баг Улаанбаатар их сургуулийн археологийн техникийн тий. За энэ судалгааны багаар илрүүлсэн за одоо энэ одоо тамгатай тий шагаа. За эдгээр шагаа бол яг юу хэлээд юм нэ гэдгийг байна шүү дээ тий. Би яг маш олон удаа хэлсэн энэ удаад сонсогч танд үлдээе.
Тийм үү. Би харин энийг хараад надад сая айгаа сонир мэдрэмж төрлөө. Би буруу таамаглаж байгаагаа мэдж байна. Одоо энэ олон судлаачдын хажууд би бол юу таамаглах бай, тийм ээ. Гэтэ зүгээр нэг сонирхолтой юм ажиглалаа. Гомбонаа шаагааг байлгаж байгаарай. Энэ шагаан дээр энэ яра наатлын энэ одоо эс үсэг шиг гэх юм уу, тий? А тэр тамга бол яг долларыг харагдуулаад, доотлын сэрээ тамга маань еврог харагдуулаад, а дээдлийн нөгөө юу маань болохоор нөгөө л төгрөг шиг харагдаад, яг нөгөөтөл нь бол харагдахгүй л байна л та. Хаалхан зүгээр янз юм биш. Ер нь бол зүгээр яагаад ийм адилхан байгааг би мэдэхгүй зүгээр тэгж харагдлаа. За миний хувьд болохоор энэ бол яг нэг угсаа гаргалын хувьд те хаадын тамгуудад одоо энэ хүнүг язгууртны булшны те дагвал булшноос олж байгаа штэ. За тэгээ энэ бол хожимо тэр хаадуудын тамга байна гэдэг болвол ер нь угсаа гаргалын хувьд болвол те хүннүү Монгол гэдэг зүйлийг бас нотлох нэг баримтын нэг болвол яалчгүй мөн баггүй. Тийм болохоор энэ өөрөө энэ шагаач тэр саяны тэр нөгөө хар орноос олдсон шагаач тэр дээрээс нь саяны тэр тоосгоч тэр эднэр бүгдээрээ цаанаа өөр өөрийн гисэн нууц түүхийг агуулж байгаа байхгүй. Ямар нууц агуулт юм болоо сонирхолтой л. Тэгээ сая бас нэг өгөөдөө хааны зоосон дээр нэг өлзийхээ тэгээ нөгөө мэддэг монголчуудын мэддэг хээнүүд ингээ харагдсан чинь тэр хээнүүдийг харах өнцөг маань ингээл өөр болоо л явчлаа. Тэгээд ийм мдээгүй хараагүй зүйлүүд ингэж ойлгож авах их гоё байлаа. Тэгээд нэвтрүүлгийн маань ивент тэгчээр манай алтан гişүүд маань од мөндрийн маань алтан гişүүд маань өнөөдрийг хүртэл бидэнтэй хамт байдаг. За од мөндрийнхэн маань бол ерөөсөө анх хоёр хүний яг хоорондоо зүгээр төсөөлөн ярьжсэн зүйлээс энэ бүх од мөндөр гэдэг зүйл бий болсон. Од мөндөр гэдэг нэр гарч ирсэн. За тэгээд одоо шинжлэх ухааны хийгээд мөнгө олно гэж байхгүй, тэрийг сонирхох хүн байхгүй, контентийг нэг үздэг хүн байхгүй гэх мэт одоо маш олон хийхгүй байх шалтгаан бол маш их байсан. Гэтэл энийг бол зориглоод хов хоосон итгэл гэдэг зүйл дээр эхлүүлсэн. Тэгээд 1050 сэдвээ ингээ шууд зарлж үзье. Зарлая гэд те. Яг хөө зүгээр хашраар хандах юм бол зарлаа гэ хулгаад алддаг ч юм уу. Эсвэл одоо ярих гэж байгаа бүх зүйлээ ингээ дэлгээд тавьж байгаа юм шиг яг хөө тийм байж болно ихтэй. Өөрөөр хэлбэл маш зоригтойгоор те. Дараа нь би тэрийг бэлэн биш юм уу? Ингээ зарлана гэдгийн ард талд маш их хариуцлага байгаа. За тэгээд 1050 сэдвээ зарлаад за манай сонсогчид ерөөсөө анханасаа ингээл ерөөсөө биднэр таньдаг өгöd гэсэн өөрсдийнх хүсэлтээр та нар ямар гоё юм хийж байна тий 5-10 мянган төгрөг 20 мянган төгрөг хандивлаа гэдэг гэсэн. Тэгээд манай удирдлагуудын зүгээс бол за энийг алтан гишүүн гэдэг ийм групп үсгье. Тэгээд та бүхэн маань ингээ биднийг дэмжих бол 1050 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр буюу нэг нэвтрүүлгийг ингээд 100 төгрөг гэсэн үг. 100 төгрөг гэсэн үг. Гэхдээ алтан гишүүн болохын тулд нийт одоо 1050 нэвтрүүлгээ буюу 100 мянган төгрөгөөр ингээд ивент тгээчээ хандивлаач, туслаач, шинжлэх ухааны танин мэдхийг дамжуулахад төв нэмрээ оруулаач гэдэг одоо ийм уриалгаар бол энэ алтан гишүүн гэдэг зүйл бий болсон юм аа. Тэгээ алтан гишүүд маань яг одоо бас битээ яртай хамт байна. Тэгээд одоо бидний бүхий л одоо нөхөөс явах боломж болцоо нэвтрүүлгийн энэ одоо 30 хүний цалин гэдэг юм уу энэ бүхэн дээр ингэж тус нэмэр болдог хамгийн бас ийм нандин хүмүүс маань байдаг. Тэгээд од мөндрийнхний зүгээс бас анханасаа байсан алтан гишүүдтэй янз бүрийн одоо аялалтаа арай хямдралтай явуулдаг юм уу эсвэл одоо ивент арга хэмжээ зохион байгуулах зэргийг бол үргэлж бодолцож байдаг. Тэгээ та бүхэн маань ч гэсэн яг одоо алтан гишүүн болох боломжтой. Бас нэг хамгийн гоё үнц нь бол шинжлэх ухаан сонирхдаг хүмүүсийн нэгдэл гэдэг нэг юм групп байна гэдэг чинь ер нь энэ бол хамгийн том мэдрэмж юм болоо гэж бас бодож байна. Тэгээд нэг iPhone гэдэг нэг дугаар болсон. Та бүхэн маань тэгээд гүйлгээний утга дээрээ Facebook нэрээ бол утасны дугаараа бичиж шилжүүлээрэй. iPhone дугаар нь 94 за ингэ хэлчихье. 94000 гэдэг нь iPhone юм байна. Тэгээд 41 91 тэг 4 518 гэсэн худалдаа үйлчлийн банкны од мөндөр гэсэн данс руу та бүхэн маань шилжүүлгээгээд манай алтан гишүүн болоорой үргэлж хамтдаа байж дэмжиж байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд та төгсгөлийг хийх үү? За бас би бол ерөнхийдөө бол яг саяны энэ тоосго гэдэг зүйл бол тий тамгата тоосго өөрөө ярьсаар хагаад хаадын тамга дээр очлоо. Хаадын тамга маань явсаар хагаад Чингис хаан музей дээр байгаа тэр тий ил болж байгаа зүйл боллоо. Тэгээд дээрэс нь энэ нь хүннүүгийн тамгатаач бас тэгээд тамга тэмдэгтэйч бас холбогдоод байна. Бүр тэр хөрлөгийн үеийн тий одоо ингээд тамга тэмдгүүдтэй ч холбогдоод байна гэдэг санааг хэлээд байгаа. Тэгээ ерөнхий дүгнэлтийг бол тий одоо яг үзэг сонсогч та бүхэн маань өөртөө үлдээгөөд тэгээд дотроо нэгийг бодож тунгаана зэ. Тийм тэр тамганы бүр хамгийн анхны түүх нь эхлэл нь юу байсан бол хинээс гарч ирсэн бол
гэдэг бас их сонирхолтой юм аа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар формалитгийг дагуулаагүй ENF стандартын автоудалтай эрхэлдэг Iron Circle компани болон Од Мондрын маань алтан гишүүд ивэнтдгээ ажиллалаа. Нэвтрүүлэг NTV, Од Мондор радио 107.83 гэсэн хос төлгөөнөөр та бүхэндээ хүрэлээ. За студид маань Америк сургуулийн түүхийн багш Маратхан маань энэ бүхэн мэдээллийг бэлтгэн өргөлээ. Баярлалаа багшаа. Дараагийн дугаараараа уулзъя. Дараагийн дугаараараа уулзъя. Баярлалаа.